За миний хүү тоон дээр хит авсан. Би 100 авсан. Яста мундаг миний хүү манайхан ч математиктэй ийм мундаг бүгдээрээ удмаараа сайн хүмүүс ихгүй. Тийм учраас миний хүү онц авсан. За юу. За дахиад сайн хичээгээд онц авъя шүү. За. 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 Энийг юм нөрхий. Би ер нь таандаа сайн чи тоогоол ботгий. Сайн өгш. Сайн хичээлэн сайн уу? Өө дажгаад тэгэл тоогоо бодоод явчихлаа. Багш нь мэргэжил сонголтын талаар асуух гээд. Ямар мэргэжил сонгохорлсон бэ? Би яран одоохондоо мэргэжлээ сонгож амжаагүй ба тий. Математикаар сонгох та юм. Гол нь яг математиктаа сонирхолтой юу? Яг ч сонирхолтой ихт ч ингээд өөр ингээд олон зүйлийг туршихад юм чаддгүй учраас тэгээд математикаар юм сонгоно. Тэгэхгүй бол итгэлгүй. Тогтмол сэтгэлгээ нь оюухан, авьяас чадвар, зан чанарыг тогтмол гэсэн итгэл үнэмшил юм. Тогтмол сэтгэлгээ нь хүүхэд сул талаа харуулахгүй тулд шин зүйлийг туршихгүй байх, бусадтай өөрийгөө харьцуулах, саад бэрхшээлд хурдан бууж өгөх, өөрийн жинхэнэ дуртай зүйлээ хайж олоход бэрхшээл учруулдаг. Оо минийхөө. Аава би авсан. Болж штэ. Өнөхөөсөө илүү сайжирсан байна. Ингээд хичээгээд байвал болдог байхгүй юу? За. Би ойлгочлаа. Одоо ингэвэл болох юм байна. Би одоо бараг сурчлаа. Би ингээд сурчих юм байна. Ингээ хичээвэл. Сайн байна уу? Сайн уу? Хичээлэн байж байна. Хичээл сайн. Багш мэргэжил сонголтын талаар асуух гээд. Чиний хувьд ямар мэргэжил сонгох орлсон бэ? Миний мэргэжил бол миний сонгож байгаа мэргэжил бол бизнес маркетинг. Чиний хувьд болохоор олон зүйл оролцдог, чаддаг тийм ээ. Тэгээд яа заавал энийг сонгох орлсон? Би ер нь бол агш зөндөө юм оролдож үзсэн, сонирхож туршиж үзсэн. Тэгээд яг оролдоод хичээвэл чадхал юм бэлээ. Гэтэ яг тэр оролдож үзсэн одоо зүйлүүдээс маань миний хамгийн одоо сонирхлыг татсан, миний одоо хамгийн дуртай мэргэжил бол бизнес маркетинг байсан. Тэгээд бизнес маркетинг нь өөрөө тийм ирээдүйтэй мэргэжил. Тэгээд үүндээ ч бас амар тийм ихтэй байгаа. Өсөн дэвжих сэтгэлгээ хүүхдэд сорилтыг өсөх боломж гэж харах, өөрийгөө тасралтгүй сайжруулах, өөртөө итгэх итгэл, хичээнгүй хөдөлмөрлсөний дүнд өөрийн хүссэн зүйлээ хайж олоход нь тусалдаг.